Умар зүгийн чимэг болсон өвөр Монголын тал нутаг нар хурдтай зун тэгшэрч найраг эгшиг хосолсон өв тэгш наадам айлсаж байна. Нар хүртэл инээж манддаг наадмын талбай онцгой сайхан. Хол ойроос гийчд зочид наадмын сургаар цуврна. Эр бярн тэгшэрсэн ирчүүд ид хаваа гайхуулах энэ өдрийг ард иргэд маань бүтэн жил хүлээдэг билээ. Өвөр Монголын тал нутгийн наадмын гол хэсэг нь 93 наадам юм. Наадамд хэн гэдэг бүх төрүүлж аль нутгийн уяачийн хөлөг торгон жолоо өргүүлэн хаанхын хэн гэдэг харваач бусдаас мэрэгэн байх бол хэмээн хүн бүр өөр өөрсдийнхээ хүсэл таамагаар ярилцаж хөөрсгөө. Энэ үеэр өв соёл ороон бахархаж огших сэтгэлийг хүн бүрийн зүрхэнд бадрааж төмөн олон үндэсний дээл хувцсаар ангарч хотол олноор төдийгүй дэлхийг баясуулан цэнгдэг сайхан уламжлалтай билээ. Дэлгэр зуны улиралд дөрвөн зүгийн наадамчид нэгэн дор хуран цугларч эрт дээр үеэс үүсэлтэй 93 наадман үзэн дэнж хот идэл наадна гэдэг тэдний хувьд баяр жаргалын дээд буюу бүхийн барилдаан нь баяр наадмын гол хэсэг юм. Өвөр Монголын аймаг хотуудад болох жил бүрийн баяр наадамд 128, 256, 512, 1024, 2048 гэх зэргээр харилцан адилгүй тоотой бөхчүүд барилддаг. Бүхийн сүрж явхаа гэлтхэн харуулсан гоо зүмж төгс утга бүхий зодог шуудгаа өмссөн бөхчүүд дэвэн дэвсээр гарч ирэх агшныг харсан наадамчин олны хиймэр сэргэнэ. Өвтгш наадмын үеэр хол хойрын нутгаас хөрөлдсөн ирсэн хөдөр залуу бөхчүүдийг нэгэн дороос харна гэдэг бас нэгэн бахархал гайхамшиг билээ. Хөлөгмөрдийн дотроос хамгийн хурдан сайныг нь сонгон авч олон хоногийн өмнөөс сойж өдөр тутам давхиулан сорж бэлтгэхэд наадмын газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг. Хөлөгмөрдийн уралдаан нь хиймэр лундааг бэлэгдэн сайн сайхны агуулга чанарыг илэрхийлж хөгжиж ирсэн онцлогтой. Унсан хүүхдийн хиймэр, уйсан эзний хиймэр, уралдсан морины хиймэр тэгшрэн байж морь төрүүлдэг гэж бэлгшээдэг. Тал нутгийн наадмын нэгэн төрөл нь сурын харбаа бөгөөд эртний уламжлалтай юм. Нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортог хэлбэрийн байнуудыг харваж цэцмэргэнэн сорилсон. Эрэгтэй эмэгтэй сур харбаачид үндэсний хувцсаараа гангарч номын ногоон дэнжин дээр эрхий мэргэнэн сорж наадмын талбайг чимдэг билээ. Дэнжин ногоон тал дээр явагдах дугуй хийтэй наадам гэж хийнийгч ялгварлахгүй хөлөгмөрдөн сойж бүхэн бэр чадлан гайхуулдаг. Хурдан хөлгүүд барайнд орж ирэхэд самсаа шархран хоолоо зангирч сэтгэл огшхон наадамчдын бахархал билээ. Дөрвөн зүг 8 зүрхсаас наадмын сургаар хүмүүс сугларан өлгийтэй нялхсаас өтөл буурал хүртэл наадам үзэн баярлаж байдаг. Хөгжим бүжиг дуу хуур морины парад гээд маш сэтгэл хөдлөм агшнууд зөндөө. Шин үе шин мянганд өв соёл өнт зүйлээс орчин үеийн алхаанд нийцүүлэн уламжлан дэлгэрүүлж өөр хойчтон одоо цаг үедэн өвлүүлж тээж яваа өвөр Монголын тал нутгийн зон олон улс үндэстнийхэн бахархал эв нэгдлийг баттгахад үнэтэй хөв нэмрээ оруулсаар байна.